Яг шагналаа авахаар бас Японоос зорж ирнэ. Тэглээ би шагналаа авахаар Японоос зорж ирлээ. Би өчигдөр ирлээ. 11 сарын тэмцээнд тусаад 12 сар тойргийн барилдаанд тавьж аваад гинт надлуу дуудлага ирээд Монголын гавьяа тамирчин боллоо баяр хүргэе. Та 29-нд хүрэлцэн ирнэ үү гэд. Тэгээд тийм үү. Тэгээд холбоондоо тийм хүсэлтэй байд. Би ингээ Монгол явж юм шагналаа аваад явчихад ирья гэдэг холбооч өчигдөр би өчигдөр ирлээ. Тий. Тэгэхээр бас сумо бүхээр хэдэн настайгаас эхлээд хичээллэж эхэлсэн бэ? Би Японоосд яг хэдтэд очичоо? Би 15 тад Японд очижлоо. Тэгээд түүнээс хойш Японд сургууль сурч аваад тэгээд сургуулаа төгсөөд би мэржлийн сумд орсон. Мэржлийн сумд орсон. Тэр хэдэн жил болж байгаа юм? Тэгэхээр чинь би ч одоо 11 жил болж байна үү те. 11 жил. За Монголдо ер нь ойрхон ирдэггүй. Тэгээд би ер нь 100 ирдэг. Өвөл ирж байгаагүй. Япон явсаас хойш өвөл ирж байгаа анх удаа. Сайхан байна. Монголын хөвлийг санаж байна. Сансан байна. Хүүтэн ч гэсэн гоё байна. Тий. Жаахан жидэж байна гайгүй нөө. Гайвай зүгээр. Хинт энэхүү нэр хүндтэй шагналыг хамгийн түрүүнд талархснаас илэрхийлмээр байна тий. Юуны юм те? Юм намайг төрүүлжсэн ээж аваартай талархмаар байна. Намайг бүхийн заманд хөтөлсөн өвөөдөө талархмаар байна. Намайг явуулж гэсэн аваагахтаа талархмаар байна. Тий. Тэр энэ өдөр ер нь таны хувьд хэр үн цэнтэй өдөр вэ? 12-ээс 29 энэ өдөр одоо өнөөдөр ингээд би гавьяцал авч байна тийм ээ. Бас миний амьдралд энэ 12 сарын 29 гэдэг бас салшгүй холбоотой нэг өдөр болж байна гэж бодож тээ. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс